Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны анхан шатны байгууллагын төлөөллийг сонгох хариуцлагатай үед улсын хурлын гишүүн болд орон нутгийн сонгуульд ардчилсан намаа төлөөлөн оролцож байгаа гишүүдэд дэмжин хаан улд өргөт ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд хаан улд үүргийнхэн бүх шатандаа зангидсан гар шиг ажиллаж олон амжилтуудын эзэд болсон. Энэхүү ажлын үзүүлэлтэд тооч бий, чанарч бий, цаашид ажил амжилтаа ахиулахад нэгдвэл байр суурь нэгдсэн бодлого хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн хугацаанд ажил өргөжлүүлсэн хүмүүстээ итгэл хүлээлгэж, амлснаа умартаж, ард иргэдийг хуурах явдалд хяналт тавьж, даслан зогсоохон та бидний үүрэг гэдгийг дүүргийнхээ иргэдтэй хийх уулзалтын үеэр онцоллоо. Одоо үнэн үгийг хүнд хүргэн. Энэний төлөө одоо бид одоо ажиллаа хийн. Та нарын үүрэг бол үнэхээр та нар иргэн бүр, айл өрх бүр, хүн бүр хүрээч тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдрийн байгаа байдлыг хамтарч яриач тэр зовлон зүтгүүрийг асууж мэдэж бидэнд дамжуулаач. Бидний ярьж байгаа энэ өнөөдрийн нийгэм тулгамдсан асуудлуудыг хүн болгонд одоо чих сонирхт нь хүргэж өнөөдрийн биднийхээ амьдралыг өөрчлөх ийм сайхан цаг үеийг эхлүүлж чадсан. Энийгээ сайшин сүмөөрөө одоо шахаад хийгээд түлхээд ингээд уршин ингээд аваа явъя. Нийслэлийн үүдэн хойморт орших хаан улд үүрэг өнгөрсөн жилүүдэд зам барилга, цэцэрлэг сургууль, гэрэлтүүлэг, газар өмчлийн тоогоороо нийслэлтэй төдийгүй улстай дээгүүрт ороод байгаа. Бүтээн байгуулалтаараа тэргүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь улсын хурал, нийслэл, дүүрэг хороо баг болж ажиллан иргэдийнхээ саналуудлыг сонссон явдалтай салшгүй холбоотой гэдгийг иргэд уулзалтын үеэр тодтогож байлаа. Хоёр нэр дэвшигчтэй ажлын өндөр амжилт хүсье. Одоо Бацаа даргаыг нөгөө хийсэн ажилдаа хэлэх хүүхдээ гэж яриад байгаа штэ. Одоо нэг тод жишээ нь би өөрөө ахгүй юу. Би чинь өөрөө урд нь нөгөө архины асуудалтай 10 хэдэн жил явчихсан. Тэгээд нөгөө хүүг шуухтаа хаяал ийш тийшээ тэнэл ингээд далга болдог байсан. Тэгээд миний араас уухгүй ингээд хөөцөлтөл одоо нэг ажлынх нь үр дүн би авахгүй одоо арх уухгүй 4-5 жил болж байна. Өөрөө хүүхдтэйгээ сайхан амьдарч байна. Тэгээ бид бол энэ хоёр хүүгээ бидэнд хэрэгтэй хүн, бидний төлөө үг хэлдэг, биднийг та яаж ийн, таны амьдралд юу дутагдж ийн, цаашаа юу хүсэж байна гэдэг нь зүйлээ маань цаашаа уламжилж өгдөг. 2008-2012 онуудад ардсан намд итгэл хүлээлгсэн цөөхөн цэнхэрт дүүргүүдийн тоонд хаан улд үүрэг орж тэр хэрээрээ дүүргийн хөгжилд хувьсгал өөрчлөлтийг авчирсан. 3 хүү төрүүлсэн ээжийг дархан бэргэж өргөмжилдэг бол дархан дүүрэг болохын төлөө дуу хоолой, үзэл бодол, сонголтоо нэгтгэн гэдгээ иргэд уулзалтын үеэр илэрхийлж байлаа.